Аюулгүй байдлыг хангах. Хөхөр тусдрагчийнхээ үүсгэс зайлсхийхийн тулд сульфид ба хүчлийг холилдохоос сэргийлэх хэрэгтэй. Химийн бодисуудын хадгалалтын нөхцөлийг шалгаж, сульфид агуулсан шингэнийг хүчлэлэг шингэнээс хол байлгах нь маш чухал. Цаашлаад санамсаргүй холилдохоос ч зайлсхийх хэрэгтэй. Сульфид агуулсан хаягдл усыг, тухайлбал шохоодох дамжлагаас гарч байгаа хаягдл усыг пиклдэх, идээлэх дамжлагуудаас гарах хаягдл уснаас чанд тусгаарлана. Эрсдэлтэй газруудыг цаг ямагт хянажаах хэрэгтэй. Энэ нь хөхөр тусдрагчийн агууламжийг хэмжнэ гэсэн үг. Хэрэв тохиромжтой гэж үзвэл хөхөр тусдрагчийн түвшинг илрүүлэх автомат хяналтын төхөөрөмж суйрлуулах буюу эсвэл ажилчдыг хувийн илрүүлэгчээр хангаж болно. Арьс шир боловсруулах үйлдвэр технологийн хаягдл ус цэвэрлэх байгууламжид ажилчдыг ямар нэг танк, цооног нөхрөө буулгахын өмнө тэнд хөхөр тусдрагчийнхээ байгаа эсхийг эхлээд заавал шалгаарай. Хэдийгээр хий илрээгүй байсан ч дараах зүйлсийг хэвшүүлэх ёстой. Үүнд эрсдэлтэй газрууд руу орохдоо ажилчид аврах олстой бэхэлсэн хамгаалах бүс, ажлын бээли, гутал, нүдний шил, амьсгалын аппаратыг байнга өмсөж зүүсэн байна. Эрсдэлтэй газрын гадна талд өөр нэг ажилчин аврах олсны үзүүрээс барьж байна. Онцгой байдлын үед ажилчид хоорондоо харилцах тодорхой арга замтай байна. Хөхөр тусдрагчийнхээ хэрв илэрсэн бол тухайн орчныг саармагжуулах арга хэмжээ авна. Үүнд ус төрөгчийн хит эсэл шүршинэ. Эсвэл түүнийг төмрийн сульфаттай холино. Нам дор орчныг зөв аргаар агааржуулах хэрэгтэй. Ингэхдээ хөхөр тусдрагчийн хийдэ хүчтэй уралд ордог хүчил төрөгчийн хийг дангаар нь хизээч хэрглэж болохгүй. Хөхөр тусдрагч бол агаараас хүнд хий гэдгийг мартаж болохгүй. Ийм учраас нам дор хэсгүүдэд цооног нүхэнд хамгийн ихээр хуримтлагдах аюултай. Аюулгүй ажиллагааны болон хянах төхөөрөмжгүйгээр эрсдэлтэй газруудад нэвтэрч огтхон ч болохгүй. Хамгаалтын хэрэгсэлгүйгээр бусдыг аврах гэж оролдоод хэрэггүй. Ажлын байрандаа үргэлж аюулгүй, эрүүл байгаарай.